Самацгаано налагчуудаа хаард үгүй мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид дүүргийн эрүүл мэндийн төвөөс шинэхэн дугаараа та бүхэндээ төлөвлөж байна. Брэнд дэдэлсэн айлын голомт хизээч бүгдэггүй гэсэн сайхан үгээр энэ удаагийнхаа дугаарыг бид онцолж байна. Эрхэм сайхан бэрэгч болох энх чимэгтэй хэмээн хаяглаж гурван сайхан охин ур төрүүлсэн уран бэр таньда талархаж явдаг шүү хэмээн Монгол төмнийхэн өв соёлыг хүндэтгэн дэдэлж ажиллаа хийж байгаа эрхэм эмч бүсгүй дэлгээсэн гинтийн бэлгийг хамтдаа дотгошоорч уламжилцгаая. Та нартай хүнийхэн хорвоорын хорон бүх Налагчуудаа хайрд үгүй мэдчилгээ үргэлж маань үргэлжсээр яг энэ цаг мөчид хүүхдийн их өргөө төрөх тасаг их чим эмчийг зорин хүрэлцэн ирээд байна. Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд. Баярлалаа. Чимээ эмчээ ажил жил эхлээд л өстой тунчиг ажлын ачаалттай байхад нь учиргүйг цэцэг баглаа бичлэг болохоор их гайхаж байгаа болов. Үгүй урт нь үзчихсэн. За тэгэхээр ирсэн хэрэг явдлаа дүүн танилцуулъя. Манайх налагчуудаа хайр түгээгээд мэдшилгээ хүргэдэг газраас хүмүүсийн хайр хүндэтгэл хамгийн гол нь амьдралынх нь бас гоё дурсамжийг мөнхөлдөг учиртай. Тэгэхээр танд гинтийн бэлэг ирсэн байна. Өнөөдөр таны ямар өдөр вэ? Өнөөдөр ч одоо миний жирийн л ажлын нэг өдөр. Ажил ихтэй л өдөр байх шиг байна. Өдөрнөөс хойш бужигнаа л байж. Тэгэхээр ийм гоё цэцгийн баглагаар танд гоё мэдчилгээ ирсэн байна. Тэгээд цэцгийн нөхөөс өмнө сэтгэл зүрхэндээ бодож явдаг сайхан үгсийг бас дамжуулаарай гэдэг даалгавар өгсөн учраас хоёулаа хэлэх үгийг маш сайн сонсъё. Тэр цагт бэлэг хинээс вэ гэдэг нь тодорхой болох юм шиг. Гинэн томоогийн насандаан гэргий заяандаан хөтлөгдөөд гэгээлэг амьдрал мөрөөдөөд гэрээн орхиод ирсэн бэрмэнэ. Амьдрал хэмээх их далайд ахтай минь хандлаж замбуу твийн орчлонд заяа төргөөр учран залгаж удмын минь заяаг тэгшитгэж өгтөх амьдралыг минь түшиж яваа эрхэм бэрэгч танда талархаж явдаг шүү гэсэн сайхан хүндэтгэлийг энэ цэцгийн баглагаар илгээсэн байна. Таны хайртай хадам дүүнэр болох долгор саран гэр бүлээс цэцэг илгээсэн байна. Хүлээн авах уу? Баярлалаа. Энэ санаанд байна. Чимгээ эмчээ бэлэг бас дуусаагүй. Энх чимэг эмчийг эдээ их хүрээ гисэн минь дамаржуулт тэгээд эмчийн талаар ярих нь бараг илүү цолов гэж бодож байна. Энэ бичлэгийг үзээд сууж байгаа бүхэл бүсгүйчүүд бараг таних нь гарцаагүй. Харин тантай би нэг товчхон танилцмаар байна. Та минь ер нь хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн бэ? Би өөрөө 4 хүүхэдтэй. 3 охин 1 хүүтэй. Тэгэхээр 3 охин дараалж төрүүлсэн бэрийг Монгол төмөн уран бэр гэж хүндэтгэн дээдэлдэг учиртай. Тэгэхээр одоо бэлэг үргэлжилж байна. Дүүгийнх нь гарт маш гоё өргөмжлөл ирсэн байна. Гэхдээ энэ өргөмжлөл бол ямар нэгэн төрийн шагнал биш. Хайраар бүтдэг маш гоё шагналыг яг одоо таны энэ эмнэлгийн халаатанд тань гэрэлтүүлэхэд бэлэн болсон байна. Уншиж танилцуулъя миний их чигэд. Энх чимэг танд Монголын үзэсгэлэнт гоо бүсгүйчүүдийн хүндэтгэлийг хүлээн мянган ээжүүдийн бахархал болж өвөг дээдсийн гал голомтыг сахин өглөж гэр бүлийнхээ удмын сандуунд хувь нэмэр оруулан 3 ба түүнээс дэш охин өдрүүлсэнийг тань хүндэтгэн дээдэлж уран бэр өргөмжлөл олгоо. Монголын үндэсний уран бэрийн холбоо гэсэн байна. За тэгээд энэ сайхан шагналыг хадмууд нь гардуулж өгөх учиртай. Тэгээд хадам дүүгтэй таны өмнө хүндэтгэн урьж байна. Хадмын босгоор ичин гөрөн алхаж орсон даруухаа харцаа буулгаач гарын үзүр динэж гүйсэн яруухаа ичлээ амарч тэнгэрт дүүлсэн хоншоо Чимгээ хэмчээ ажил ачаалтай байхад гинт учиргүй гайхан сайхан тэндгийг ингэртэн гэлэлцууллаа. Тэгээд бурхан тэнгэр хамгаалахыг хүссэн хүндээ хүү хамгийн их хайрлахыг хүссэн хүндээ охин өр хайрладгийн гинлээ. Одоо таны өөдөөс бас очир эрдэнэс урсан хараа зөксөж байгаа. Бэлэгний маань эзэд хараа зөксөж байгаа. Тэртех тэнгэрт байгаа бас хадам ичи аав нь бас мөн чиг талархаж байгаа болов гэж бодож байна. Энэ цаг мөчид хайртай хадам дүүнэр болон гэр бүлдээ хамж байгаа үг хэлээдэг бо. За би өөрөө их өр эмэгтэйчүүдийн эмч мэрэгчлээ. Гэхдээ 4 хүүхэд өөрөө төрүүлж өсгсөн. Би өөрөө айлын ганц хүүтэй суулсан. Тийм одоо айлын ганц бэр. Тэгээд удан залгах хүүхдүүдийн төрүүлж одоо эрүүл саруул эрдэм номтой эх орондоо хэрэгтэй сайн сайхан хүмүүжүүлж өсгөх юмсан гэж хичээл зүтгэж явдаг. Бусад ээж нарын л адил. Тэгээд дүүнартаа болон хандаа их баярлалаа. Гинтийн байлаа. Ястаа гинтийн байлаа санаанд орсонгүй.
Маш баярлж байна да. Одоо өөр яг хэлэх үг мөн мэдэхгүй байна. Тэгээд хадам дүүнэр нь онцгойлон их олон зүйлийг дайсан долгор болон саран гэрэл нарын гэр бүлээс бэрмэн гэж хэлэхээс ч хатуудмаар байдаг шүү. Бид бүхний жаргал зуулангийн алимт ч түшиг болж ахын минь амьдралд учирсан эрхэм сайхан бүсгүй танаар энэ орчлондоо бид гойж явдаг юм шүү гэсэн сайхан үгсийг дэвшүүлсэн. Тэгээд нолоох дүүргийн эмэгтэйчүүдийг таньгүйгээр төсөөлхийн аргагүй шүү. Эмчээ таныхаа гэр бүлд болоод инхийг сөхөөлөхөөр хүсэж амжилт хүсээд энэ удаагийнхаа дугаарыг жаргая. Баярлалаа. Чирэлтийн нэг чамдаа ичэн юроо